Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Банзагчи Оюума гэдэг. Ингээд энэ 7 хоног та бүхэн их үр бүтээмжтэй өнгөрөөж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Яг бол энэ 7 хоногт би та бүхэндээ аргуудын талаар сургалтуудыг хүргэж байгаа. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ зорилготой хүрэхийн тулд яаж замаа хэсэгчлэн баг төлөвлөлтөд ажиллах болох талаар бяцхан сургалтыг хүргэж байна. За хэдүүлээ ингээд төсөөлөд үзье. Юу гэхээр жишээлбэл одоо та энэ А цэгээс эхлээд зорилгоо тавиад энэ Б цэгт хүрэх гэж байгаа. Тэгэхээр ер нь 10 жилийн хугацаанд би бизнес хийхдээ нэг зүйлийг олж харсан. Юу гэхээр хүмүүс маш хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг. Маш хялбархан амжилтанд хүрэхийг хүсдэг. Маш богино хугацаанд үр дүнд хүрэхийг хүсдэг. Тийм ч учраас амархан буужигдаг, амархан шантардаг. Тэгэхээр та тэгхүүн тулд зорилготой хүрэхийн тулд туулах замаа хэсэгчлэх арга бол маш үр дүнтэй арга байдаг. Тэгэхээр энэ аргыг би та бүхэндээ тайлбарлахын тулд нэг жишээн дээр ярил л да. Жишээлбэл хэдүүлээ дайны байдлыг төсөөлөд үзье. Дайны байдлыг төсөөлөд үзэхэд дайнд ямар нэг дайны үед одоо цэргийн отряд маань энэ А цэг дээр байрлсан гэж үзье. Энэ бол одоо цэргийн отрядыг байрлсан хэсэг газар. За энэ цэргийн отряд маань энэ Б дээр байгаа энэ өндөрлөгийг эзлэх ёстой, энэ дээр ялт байгуулах ёстой. Ийм даалгавартай. Гэтэл энэ хоорондох зай бол нэлээд зайтай, нэлээд хугацаа шаардсан ийм зай байна. Тэгэхээр энэ цэргийн отряд буюу энэ дайнууд ямар тактик хэрэглэдэг вэ гэхээр энэ замаа хэсэгжилдэг, хуваадаг гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хоорондох зайд эхлээд ахидаг. Цөөн газар ч юм уу, богино газар ахих гэсэн үг. Ахиж ирээд энэ хэсэг дээрээ оково ухдаг ч юм уу, зэр зэсгээ нүүлгээд, лагераа нүүлгээд энчэнэ байршлаа баталгаажуулдаг. За энчэнэ байршлаа баталгаажуулсныхаа дараа дахиад тодорхой хэсэг газар руу ахидаг. Ахиад бүх албаны албаа татаж ирээд энэ газраа байршлаа баталгаажуулаад бүх зүйлээ бэлддэг. Ингээд хамгийн сүүлчийн үсгэлтийг хийж, хамгийн сүүлчийн дайралтыг хийж энэ өндөрлөгийг эзлэж тулаанд гарна. Гэтэл магадгүй энэ дээрээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болно. Хүчтэй эсэргүүцэлтэй. Хүчтэй эсэргүүцэлтэй энэ Б цэгтэр тулгархад энэ цэргийн отряд маань яг үгүй хизээч буцаж анхны байршил дээр очдөг байна. Харин эдгээр яадаг вэ? Буцаж энэ бэлдсэн байршил дээр ирж ирдэг. Цөм жоон газар буцдаг гэсэн үг. Тэгээд энэ чиний бэлтгэлээ базаажаад дараагийн дайралтыг хийдэг. Яг энэ бол одоо дайны үед хэрэглэдэг энэ тулааны тактик гэсэн үг. Тэгэхээр бид нар яг энэ тулааны тактикийг өөрийнхөө зорилгод бас ашиглаж болох нэ. Жишээлбэл хэдүүлээ жишээ аваад үзье. Та магадгүй турахыг хүсэж байгаа гэж бодъё. Та магадгүй хэл сурахыг хүсэж байгаа гэж бодъё. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр турахын тулд хүн 14 оны дотор би 20 хил хаймаар байна. Би одоо шинэ жил болох гэж байна. Манай бүсгүйчид хурдан турмаар байна, хурдан жингээ хаймаар байна гэж ярьдаг. Тэгээд их богино хугацаанд их том зорилго тавьчихдаг. Тэгээд тэр зорилгодоо хүрэхгүй болохоор шантраад хэлдэг. Тэгэхээр та яах вэ гэхээр магадгүй та тодорхой хугацаанд 2 хилээр турыг. Дараа нь дахиад нэг 2 хилээр турыг. Дараа нь дахиад 2 хилээр турыг. Нийт би ийм хугацаанд одоо 8 хил турыг гэдэг юм. Тэгэхээр та өөртөө өгсөн даалгавраа сайн гүйцэтгээд эхний 7 хоногт жишээлбэл гэдэг юм, эхний 14 хоног ч юм уу 2 хилээр турсан гэж бод. За та тэр таргалуулдаг бүх зүйлээс татгалзлаа. Та маш сайн гүйт хийдэг боллоо. Та магадгүй тураах тодорхой хэмжээний өөртөө эрүүл мэндэд тусдаа бүтээгдэхүүн хэрэглэлээ. Инглээ. За ингээд та дахиад нэг 7 хоног бас өөртөө маш сайн дайчиж ажиллаа. Гэтэл 27 хоногийн дараа нэг найз чинь төрсөдөр болж. Найзын төрсөдөр дээр та очлоо. Найзын төрсөдөр очихоор мэдээж амттан янз бүрийн бялуу энэ төрөөр ингээд ширээ дүүрэн байж идэг. Хажуудлаас ч юмсгүй чи идээч дайлаач одоо энэ сайхан ширээ дээрээс хүртэхгүй байх. Миний төрсөдөр дээр оролцохгүй байх гэдэг юм янз бүрийн гомд мэднэ. Ялангуяа манайхан янз бүрийн вино дарсаар шахан тийм ээ. Тэгэхээр тэр үед нь та мэдээж төвчээрээ алдаад энэ зорилгоосоо няцаж болоод буцсан боловч та яг үгээр хизээч буцаж тэр анхны байршил дээр очихгүй. Та жин нэмлэхэд багахан жингээр нэмнэ гэсэн үг. Ингэж та хэсэгчлэн зорилго тавих юм бол та эцсийн зорилго дээрээ хүрч чадах нэ. За энэ аргыг бол хүн маш олон зүйл дээр хэрэглэж болно. Энэ бол ганцхан амьдралтай холбоотой, хувийн зохион байгуулалттай холбоотойгоос гадна жишээлбэл бизнес дээр бас хэрэглэж болно. Бизнес хүн хийж эхлэнгүүтээ маш хурдан үр дүнд хүрэх гэж оролддог. Би нэг пост бичсэн да Facebook дээр 3 жил бизнес босгох төвчээр дутдаг боловч 30 жил дарга боосын аашиг төвчж чаддаг юм а ихэнх хүмүүс гэж. Тэгэхээр та магадгүй 3 жилийн хугацаанд бизнесээ босгоё гэдэг
зорилго тавьсан байлээ гэхэд те та эхний 3 сарын дотор ямар орлоготой болох вэ? Дараагийн 3 сарын дотор та ямар орлоготой болох вэ? Тэр тодорхой үйлдэлүүдээ хийн. Өдөр тутмын жижиг үйлдэлүүдээ хийн. Харамсалтай нь энэ үйлдэлүүдээс хүмүүс татгалздаг. Амжилтанд хүрдэггүй ерөөсөө ялгаа тэрлэн дээр л оршдог. Энэ хугацаанд жижиг үйлдэлүүдээ хийгээд та эхний бяцхан амжилттай, бяцхан ялтай бий болгоё. Магадгүй та сар болгоныг 500 мянган төгрөгтэй орлоготой болъё бизнесээс. За ингээд та дахиад тодорхой хугацааны зай тавьчих. Тэрний дараа та сар болгон сая төгрөгийн орлоготой болъё. За энэ сая төгрөгийн орлоготой болохын тулд та ямар үйлдэлүүд хийх үү гэдгээ энэ дээрээ тооцоолоод гаргах чинь. Ингээд магадгүй та жилийн дараа ч гэдэг юм уу, сарын $3,000 ч гэдэг юм уу, 2-3 жилийн дараа та сарын $5,000 орлоготой болоо гэхэд энэ бүх зайгаа хэсэгчлээд хамгийн гол нь тэр хэсэгчлээд бий болсон үр дүн дээр өөрийгөө баталгаажуулж авах нь, бэхжүүлж авах нэ. Ингээд бэхжүүлж чадах юм бол та өндөрлгөөс шууд энэ анхны тэр 0 цэглүүг унахгүй шат дарааж бэгдсэн тэр хэсэг дээр л очино. Ингээд цаашаа ахаад авах боломжтой юм аа. За энэ бол зорилгодоо хэсэгчлэн төлөвлөгөөний дагуу хүрэх ийм арга байгаа. Та бүхэн бас энэ аргыг хэрэглээд үзээрэй. Ингээ анхаарал татсан та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.